өдөр болгон хичээж тэрийгэ зөвлөгтэй өрөх хичээж байгаа. Яг хизээ гэж хэлчихээр яг миний дотор бол байгаад өөрийн хугацаанд л ямар ч байсан. Заавал танилцуулъя. Монгол башуу 4 хоногийн турш Монголд одоо сайхан амжилттай явагдаж өнөөдөр сүүлийн арга хэмжээг хийж байна. Тэгэхээр энэ Монгол башуугийн дараах одоо таны сэтгэл ямар байна? Үнэхээр сэтгэл өндөр байна 2 хоног тий. Үнэхээр сайхан барилдаан болоод манай бүгчүүд маань ч гэсэн сэтгэл өндөр тий. Японы бүгчүүд маань ч гэсэн хүрэлцээрсэн багш нар ч гэсэн бүгд сэтгэл өндөр их сайхан байна. Өнөөдөр энд ирээд тий. Аврагынхаа одоо найранд ирээд их сайхан байна. За тэгэхээр одоо яг 2 хоногийн барилдаан ер нь таны хувьд ер нь яг өөрийнхөө бодож ирсэн барилдааныг гаргаж чадсан уу? 2 хоногийн барилдаанд ер нь таны хувьд ямар дүгнэлт өгж байгаа өөртөө? 2 хоног би өөрийнхөө хувьд бол их боломжтой сайхан өөрийнхөө барилдсан гэж бодож байгаа өөртөө тий. Тэгэхээр одоо ерөнхий 9 сарын Аки башууд одоо 14 хоногийн дараа эхлэж байгаа. Тэгэхээр ер нь 9 сарын Аки башууд ер нь таны хувьд яг ямар зорилгыг өөртөө тавьж өрөлдөж байгаа вэ? Мэдээж бол Качкошиг нь бол тодорхой яг одоо хэд давъя гэсэн бодол таны дотор байна. За мэдээж дотор тавьсан зорилго бол надад байгаа. Тий. Ямар ч байсан эхлээ 50% тэрний дараа тий. Дараагийн цол гэж нэг юм байгаа. Тэрний төлөө бас олон ялалт авах хэрэгтэй байгаа. Тэрийг бол толгоонд оруулаад бэлтгэлээ сайн хийнэ. Таны хувьд өнгөрсөн 5 сарын Нацуу башууд шиг санагдаж байна. Одоо эхний өдрүүдэд Готомцки, Готоуш гэдэг Озы Кенерг бол дараалан даваад. Тэгэхээр тэр барилдааны талаар бас одоо тэр башуугийн барилдааны талаар бас үзэгчтэйгээ эргээд бол дурсуул. Харуу башуу юм да 3 сард тий. Тэгээ тэр сард би нэг дээр очсон байсан. Надад бол цол авах боломж байсан. Тэгээд арслангуудыг ялаад ингээд нэлээд сайн явж хагаад жоохон сүүлийн хэд хоногт жоохон тий барилдааны жоохон буруу ярилцсан тал байгаа. Тэрийг би одоо дараагийнхаа юунд одоо барилдаанд тий одоо хэрэгжүүлэх тийм бэлтгэлээ сайн хийж байгаа. За ингээд Монгол башуу одоо 4 хоног сайхан амжилттай болж өнөөдөр төгсгөө сүүлийнхаа сүдэлтийн арга хэмжээг хийж байна. Тэгэхээр энэ Монгол башуу ер нь таны хувьд одоо бодож байгаагаар одоо ямар хөө башуу болж өнгөрөө ер нь таны сэтгэл ямар байна? Одоо манай Монголын башаа 2 хоног болж өнгөрлөө. Анх эрэхтэй бол наашаа ихсэл бас жоохон санаа зовж ирсэн. Байр савнаас үний асуудалтай ямар болох болоо сэтгэл нь өндөр байгаасаа гэж бодож байсан. Үнэхээр одоо хөвчл өндөр. Манай Монгол ард маань үнэхээр хөвгтэй хайртай гэдгийг харуулж чадлаа. Үнэхээр ингээд сайхан хүлээж бид нар маань бас их баяртай байна. Ер нь одоо Японы улс секторын сото одоо бүгчүүдийн хувьд ер нь Монгол башуугийн дараах сэтгэл ер нь ямар ах шиг байна? Таны цуг барилж байгаа бүх хувьд. Манай бүгчүүд бүгд л ер нь сэтгэл их сайхан. Манай Монгол үнэхээр юм сайхан газар юм аа. Бид нэр бас үнэхээр сайхан амраад ингээд Монголын ард түмэн үнэхээр юм найрсаг дотн хүлээж авч байна гэж бас ялангуяа манай Чудайкай Кайо арслангууд бол тэгж ярьж илээ. За тэгэхээр бас таны хувьд яг энэ хүү Монгол башуугийн хамгийн ихний өдрийн барилдаанд бол одоо Дивжэний Хайкозна Асашиорыг бол авсан байгаа. Тэгэхээр тэр барилдааныхаа талаар та бас одоо иргэд үзэгчтэйгээ одоо хуваалцвал. Давгатай өтөр чинь нэг дивжээ учраас ер нь хоорондоо таарж барилдана гэж ер нь байдгүй юм. Тэгээд бас ингээд нутгийнхаа дивжэн дээр аврахтаа ингээд таарж байгаа болохоор сайлуулах ялчих гэсэн бодолтой. Тэгээд ялсандаа бас үнэхээр их баяртай байна. Тэгээд хэдий ч гэсэн тойргийн барилдаан ч гэсэн аврагыг ялсандаа бас үнэхээр сэтгэл өндөр байсан. За тэгэхээр одоо 14 хоногийн дараа 9 сар Аки башуу эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэ хүү Аки башуугийн таны одоо хамгийн ойрын бол одоо яг энэ хүү башууг ерөнхий зорилго бол танд юу вэ? Одоо 9 сарын тэмцээнд би одоо Комсби цолтойгоор барилдана. Одоо өнгөрсөн 1 сард алдсан Сквик цолоо эргүүлж авах зорилго тавьж байгаа өмнө. Тунгандөлгийн Монгол шилтгэн зохицолборын Тугасарт хүндэтгэлийн хүлээ авалт эхэллээ. Хүндэтгэлийн суудлаа Хакугод аваа жаргал түүний ав Мөнхбат улсын хурлын гишүүн Көвшөөсөн Батбаяр болон Бурхан Шинжинтний төв ганцхан дэгчлийн хэдийн тэргүүн хамблам Чойж амсан хүрэлцэн ирсэн байлаа. Ингээд энэхүү хүлээ авалтыг нээж Монгол улсын хөтөлбөрийн баатар Мексикийн олимпийн мөнгөн медаль дархан аварга жигчдийн Мөнхбат илэрхийллээ. Мөнгөний үеэр хүрэлцэн ирсэн зочин төлөөлөгчдөд нэгэн баяртай мэдээд болгосон нь Хакуго санг аль биесээр байгуулж байгааг мэдгдсэн. Хакуго санг байгуулснаар Монголынхаа хөгжил дэвшилд өөрийнхөө чадах чинээгээр тусдын болох зорилготой гэдгийг хэлж байсан. Энэ хүүд шарх хэмжээ маш сайхан болж өнгөрсөн бөгөөд нюанс Киви хамтлагууд хүрэлцэн ирж аядуу горигсон нь энэ үдшийн бас нэгэн төрлөг болж байлаа. Мөн Монгол башуугийн бусад арга хэмжээнүүдийн нэгэн адилаар зураг аваад уулзах гэсэн хүмүүс ихээр байсан юм. Одоо ингээд та бүхнийг Сакагава дивжэний сүмөж Эваки Ямата үзүүлье. 4 хоногийн Монгол башуур нь танд ер нь ямар одоо тийм дурсгалтай зүйл үлдвэр Монгол башуу таны хувьд ямар болж өнгөрөв? Намайг ялгаагүй бүх ингээд Япон сумочдыг нэрээр нь дуудаж хахад маш их сэтгэл төрсөн. Ер нь их сайхан байна.
Тэр одоо Монгол оронд ер нь одоо анх ирэхдээ ер нь Монгол орныг юу гэж төсөөлж байсан бэ? Одоо Монгол оронд ирээд тэр таны төсөөлж байсан төсөөллийг одоо хэр одоо бодиттой байваа? Ер нь л бодсноос их хүйтэн байна. Би жоохон даарсан тийм. Тэгээд яг хүмүүс нь бүгд ингээд биднийг мэдээд биднийг дэмжиж ингээд яаж авахаар их сэтгэл өндөр байна. Заавал ярилаа ингээд амжилт хүсье. Ингээд энэ үдшийн арга хэмжээний төгсгөлд Озики Чодайгаар ууц таллуулснаар энэ үдшийн арга хэмжээ үндсэндээ өндөрлсөн. Озики Чодайгийн хувьд мэдхгүй ёс заншил учраас нэлээд бүдэж эргэлзэж байгаа харагдсан. Монгол шилтгэнд энэ өрөө хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид маш сэтгэл өндөр байсан бөгөөд Хакуго дэргүүдээ B группийн зочид энэ өрөө Япон руу буцах ёстой байсан ч өмнөхийн адил цаг агаарын нөхцлөөс хамаарч нислэг хойшлуулснаар Монгол оронд дахин 1 хоногийн өнгөрөх боломжтой болсон. Монгол башууд оролцсон B группийн зочдын хувьд Монгол оронд ирэхдээ агаарын байдлаас болж нэлээд саадаж ирсэн шигэ буцахтаа ч гэсэн мөн агаарын садлаас болж дахин 1 хоногоор буцах нь хожигдсон. 8 сарын 30-ны бэм гарагт бүгчүүд албан ёсны хуваарийн арга хэмжээ байх болсон учраас чөлөөт арга хэмжээнүүдэд оролцож байсан. Тэдний хүн цөөл ресторанд хооллолцсныхээ дараагаар зайсан толгой үүснээр очтгоосон. Энэ өдөр их сайхан дулаах нардаг өдөр байсан болохоор бүгчүүд ч гэсэн их сайхан тухтай явж байсан. Одоо ингээд та бүхэнд Монгол улсын гавьяа тамирчин 69 дэх Якозуна Хакуго даваа жаргалтай уулзаж ярилцсанаа хүргэлье. За ингээд одоо таны хувьд сая Монгол башууд сайхан бариллаа. Тэгэхээр ер нь Монгол башуу ингээд болоод өнөөдөр сүүлийн арга хэмжээ гэж ер нь Монгол башуу зохиогдсон ер нь таны сэтгэл ямар вэ энэ талаар? Манайс хүмүүс 2 хуваагдаж ирсэн. Тэгээд сүүлийн ээлж маань жоохон агаарын байдлаас болж хоцорж ирлээ. Одоо ихтэй яг одоо байгалийн одоо үзэгдэл учраас ерөнхийлөгчтэй одоо албан ёсоор уулзах ажилласан тэр маань уулз чадаагүй жоохон хоцорсон байгаа. Тэгээд 2 өдрийн бүх маань сайхан болж өнгөрлөө. Манай монголчууд сайхан халуун хүлээж авлаа. Тэр дундаа Озики Кайог маань их хөндлөж сайхан хүлээж авлаа. Тэгээд манай бүгчүүд маань дараа одоо удаан хугацаагаар ирмээр байна. Кайо арслан болохоор дахиж одоо бас ирмээр байна гэсэн бүгд тийм гоё сайхан сэтгэлтэй байна. Тэр 2 өдрийн барилдааны хувьд таны хувьд эхний өдрийн барилдаанд төрүүлсэн байгаа. Тэгэхээр эхний өдрийн барилдааныг тооцоолж одоо яривал ер нь яг ямар хуу барилдаанд хийсэн яг башуу дээр барилдаг барилдаж ирсэн шиг одоо их тэгж барилдааныг үзүүлж чадсан уу? Яа башуу дээр шиг ингээд 100% ингээд хүч баяр гаргасан тийм барилдаан бол би бол миний хувьд би өөрөө хийгээгүй гэж бодож байна. Ягаад гэвэл те одоо гинт бэрхлийг аавн тэгээд биднээс одоо зуны тойрны барилдаанаас шууд холбоод одоо Монголын тойрны барилдаан хийсэн бас жоохон хоцорж ирсэн жоохон одоо биеийн байдал жоохон муу байлаа жоохон ядарсан тий хүйтэн байлаа тий тэр тал дээр тэгээд бүгчүүд маань бас жоохон бие одоо юу хөө одоо барьсан одоо бие чагансан гэдэг тий байдалтай барилсан бахаа гэж бодож байна тий. Яг одоо таны хувьд өнгөрсөн башууд одоо сайхан болдог зин шоу юу шоо тийм ээ одоо онцгойгоор төрүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь яг энэ хүү зин шоуг унаагүй дараалсан төрөөр таны хувьд яг хит үргийг гэсэн зорилго өөртөө тавьчихад байгаа. Ямар ч байсан нагагийн тэмцээнд одоо тэмцээний сумын тий бэлтгэл сургууль одоо биеийн байдал маш сайн байлаа. Тэр бүх юм маань одоо яг тэмцээн дээр нөлөөлж одоо сайхан барилт 15 тав төрүүллээ. Яг би одоо тэдэн удаа төрүүлээ. Тэд дараалан ялъя гэсэн тийм бодол байдгүй. Ямар ч байсан тэр тэмцээн болгоно тий. Одоо хамгийн сүүлийн 15 дахь хүртэл одоо төрүүлэх одоо чагсаалтанд явна гэдэг бол тэр бол аврах хүний одоо үүрэг байдаг. Хариуцлага тэрийгэ биелүүлээд явна гэсэн зорилготой байд юм аа. Нагагийн башуугийг одоо ярьдаг л одоо өндөр цолтой хөгжөөд бас нэлээд халтай ч гэдэг юм бас нэлээд халуун учраас дивжээ хураа шилттэй гэж бас яриад байдаг. Тэгэхээр энэ талаар бас таны хувьд барилддаг бүхий үед одоо дэр дивжэн дээр барилддаг бүхий үед юу гэж боддог вэ?
Тэр одоо барилдаан тэр башуу бол тэр өөрийн гэсэн тийм онцлогтой тийм илстэй байдаг. Одоо ширхэг нь том ширхэг нь одоо жоохон те одоо тийм халтаргаа ихтэй бас ялангуяа халуун учраас те. Тэгээд одоо маш халуун ус хүн болгоно ус их одоо хүүт юм удаг. Одоо цолоо хөвчөд их халгаатай байдаг. Ер нь энэ башууг ингэ судалж үзэх нагой башууд магийн ширхэг цолоо хөвчөд төрүүлсэн их байдаг гэж сонсон юм байна. Тэгэхээр энэ хүн Монгол башууд хурж ирсэн одоо ялангуяа Озеки, Сикиоки өндөр цолтой Япон хөгчүүд яг энэ хүн башууд оролцоод одоо сэтгэл нь ямар байх шүү гэнэ одоо бас энд ярьж байгаа. Хамгийн их сэтгэлтэй маа Озеки Кайл байна да тий. Би ингэж ийм одоо хэлжлээсэн л да өөрт нь одоо монголчууд таныг өөрөө чинь харилдаг шүү гэж хэлдэг байсан. Тэгэхээр яг өөрөө ингээ ботоор ирээ тий ийм сайхан хүлээж авах гэж би бодаагүй гэсэн одоо баяртай л байлээ. Тэгэхээр одоо таны хувьд ирэх 9 сарын Аки башууд одоо зүүн зүгээрийнхаа тэргүй гозонагаар хөвчтэй. Тэгэхээр ер нь ирэх 9 сарын Аки башууд танд ямар зорилго өртөө тавьж ярилдах вэ? Одоо ингээ Монголоос Японд очиод одоо 9 сард орчин 9 сард одоо үндсэн бэлтгэлд ороо явчихсан тий. Бас жоохон Монголдо одоо бас зуны тойргийн барилдаанд шууд ингээд Монголд ингээд одоо орцсон болохоор жоохон биеийн байдал жоохон ядарч байна. Сайхан амарч байгаад үндсэн бэлтгэлд ороод одоо сайн хэлдэг шиг те одоо 15 дахь өдөр хүртэл төрөлхийг игнэнд ороод төрүүлнэ гэсэн болцтой. Одоо аврах хүн бол төрүүлэхгүй болдгоо л те. Тийм хариуцлага байдаг унж болохгүй гэсэн. Тийм бодоод ахлаар одоо барилдаа гарч өгөхгүй л те. Одоо сайхан би сэтгэлээ бэлдээ сайхан барилдана л гэж бодож. Тэгэхээр дээд зэндаанд урилдаж байгаа манай Монголын хөгчүүд бүгдээрээ сайхан барилдаад ер нь одоо ихэнх Сикиоки, Комсуби дээр очиод Маягаширагийн ихний хэсэг рүү очиж. Тэгэхээр ер нь таны үз энэ бол Монгол хөгчүүдийн тэргүүнд нь яваа одоо зүүн зүгээрийн Йокозуна бүхий хувьд одоо энэ талаар юу гэж боддог вэ? Аврах хүн болохоор Япон одоо тий манай Монгол Улсын бүгч гэсэн одоо эртний дээр одоо уламжлалтай тийм спорт одоо тэрийг одоо хадгалж үлдсэн гэдэг утгаараа одоо сумод 800 гаруй бүгчүүд байдаг. Тэр донд одоо хамгийн дээд нь одоо Йокозан цол тий. Йокозан цол болохоор тэр бүгчүүдийнхээ одоо юу юм бэ? Михон гэдэг чинь үлгэр дуурайл болох байдаг. Тийм утгаараа одоо яг ялах дээр биш тий. Өнөхөр одоо сайхан үнэн хүчийг үзэж сайхан барилдаж барилдана л гэж боддог тий. За тэгэхээр монголчуудын хамгийн хайртай сумч Такамаскарт уулзаад байна. Тэгэхээр одоо энэ хүн Монгол башаад орсон таны сэтгэл ямар байна? Сектори Yes. баяртай байна. Тэгэхээр ер нь 2 өдрийн барилдаан таны хувьд яг ямар барилдаан болж өнгөрсөн бэ? Одоо ялангуяа сүүлийн өдрийн Косна Асашоритой барилдсан энэ талаар. Ямар ч байсан хүмүүс ихтэй сэтгэл өндөр хүлээж авсан тэр нь таалагдж байна. Тэгэхээр Такамаскарыг яг одоо нэг өөрийнхөө үндсэн одоо тэр үзүүлбэрийг үзүүлээд байж хахад ер нь үзэгчид тэр орилж хашгирж байгаа энэ төр бол танд ямар санагдсан бэ? Гайхамшигтай байлаа. За юудаж гисэн монголчуудын хүссэн хүлээсэн Монгол башуу сумагийн үзүүлэх барилдаан үндсэндээ 6 хоног Монгол орноор аялж монголчуудад маань сайхан дурсамжийг үлдээгээд туслаа. Манай ТV студийн хувьд 5 жилийн босгон дээрээ 129 дэх Олимпик наадмыг шууд амжилт үзүүлсэн бол Монгол башуу сумагийн барилдааныг Асашуро Санта хийсэн Альпинистийн гэрээний дагуу 2 өдрийн барилдааныг шууд амжилт үзүүлж мөн амсан эсрэг Монгол башуугийн бүх үйл ажиллагааг Монголын телевизүүдээс ганцаараа сурвалжлан үзэгчд өмнөд нэвтрүүлэг болгон өргөлээ. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнийг бүхийн босоо цагаан хэмээн үргэлжид ивэж ухалдаг.